Үгийг ерөөл, утгыг магтаал болгон харсан үдсэн бүхнээ цэцлэн хэлэх эртний сайхан заншил одоо ч дорны говьд хадгалагдсан үлдсэн нь учиртай. Алтай хөх уулсад туйл, цуур, хөөми хадгалагдсан үлдсэн учир шалтгаантай тун ижил. Учир нь удмаас удамд өөрийн өв соёлоо уламжлуулан хадгалуулах, хүүхэд багчуудынхаа ой тойн дортол суулгахад оршино. Манай говь нутагт бол би хоёр үнэтэй холбож ойлгодгийг. Өмнө үеийн гэмээр саян гэрүүлэгч Данзан Арвжаа маань яруу найрагч, саян гэрүүлэгч Гүн хаан тийм ээ. Тийм хүн Арвжаа утгатай ойрхон тэр цаг үед амьдарч байсан одоо бид бүхний бичгийн одоо хичээлийн хэрэгсэл дээр одоо байдаг да. Үг зохиол гэж. Үг зохиолын томоохон төлөөлөгч хуульц сандаг гэж. Сандаг гэдэг хүн бол манай Дорноговийн аймгийн сайхан дулаан сумын одоо нутагт цэцэг тохондогддог төрсэн газар төрсэн юм сайхан хүн байдаг. Цэцэн сандаг гэдэг нь одоо авгаалсан нэр нь тийм боловч өөрөө бэлэн цэцэлж найр нааданд ерөөл хэлж дэлгэрүүлж бас л утгатай нэгэн адилаар соён гэгэрүүлж авсан тийм мундаг бичгийн номын ам бэлгийн хүн байсан байгаад байгаа. Тэгээ тэр зүгээс тэр утгаараа ингээд говь нутагт одоо ам бэлгийн ерөөл магтаал, орон хуур тэгс сайхан дэлгэрсэн юм болоо да гэж бодгоо наашлах юм бол мэдээж сайхан Дорноговийн маань дэлгэрэх нутгийн хуурчид, урд нутгийн маань хуурчид за одоо миний өвлгөр дээрэлж болж одоо багшийнхаа зам мөрөөр замлаж байгаа юм да. Зөндөн Жуланбаатар багш маань одоо шинэ цагийн том тод төдөл шүү дээ. Тэгэл энэ ундраг тасрахгүй байгаа нь одоо говь нутагт ерөөл магтаал гэж дэлгэрсний одоо
гол учир байна гэж би хувьдаа ойлгодгийн. Одоо миний хувьд ч бас энэ галыг таслахгүй бодож ерөөл магтаал мөрөөрийг хүүхдүүдэд боломжлол зааж. Үндэсний телевизийг үзэж байгаа эрхэм баа бүхэндээ өвөөгийнхөө зохиос алдагдхийн одонгийн ёолыг айлтгая. Зэхэндээ айлтгтэн номнаараа эрхэмлэн тэмдэглэж байгаа хүссэн баяраа адуулны саналаараа ачтгийн хуулиараа алдагдхийн одонгаа авч байгаа ээжүүдтэй айлтган барих ёолоо. Алтан гисаа солгомой түн дуусан ачтан минь ангиураа шимүүлэн байж амлуулж өсгсөн ээжүүд минь алей хонгор үсээ хам баясан суудаг боход минь эвийн цайн төсөн ч нялхаараа сандаг ээжүүд минь эвгээ дагахт нь өгнөөгөө чихээр адуулсан өдлөг минь алдагдхийн одонгаа өнөнгөө жимсэн ээжүүд минь нач хүчаад байруулсан наллаа зуудаг боход минь газрын хол явсан чөхөөрөд алддаг боход минь гаяа гамчхаа самгаалаад өнөг зуусан номч минь аллаггүй хүн хөтлөөд ирсэн замч минь ард Монгол түмэндээ бүр нэмсэн боход минь элдгээр хамгаалан жагаад төлөө төвшин хамгаалан жагаад үлдээ дэම්бэлтэй үлийг өөдөөд нь шүүлээ. Одоо багшийн маань хүү Эрдэнэбаатар гэж бас одоо Эрдэнэбаатар маань дэр бүтхэн ерөөлж магтааж морин хуурч туйлч хүн юм уу да. Багш маань өөрөө бол 3 дахь үеийн ерөөлж магтааж туйлч гэж хэлэгддэг. Тэмдэглэгдсэж байдаг. Тэгээд эдгээр жавхлан хоёр маань 5 дахь үеийн ерөөлж магтааж туйлч болох тийм зурагтай хүүхдүүд гэж би харж явдаг шүү дээ. Хоёр дүүгээ сайхан цовоо цэлгүүн цаанаасаа өвөөгийнх нь аавынх нь тэр хүнтэй харилцаж байгаа мэдлэг хүндлэх сан характер хилэлэг гээд дуу хоолой юм байж идэв шүү. Таман шуумдан татуун бэлчээд тасаг сайхан уйгамлуудыг 50 жүдөөд айдашилнэ. Өцөгтэй залуучууд нь нэгж тоо цавуулна. Эдийн засгийн мэлэг ихэм зүгээ өчүүлээ. Сүү сайдан тантас сүүлдэн цул алтнаас илүү үнэтэй ашигт мал үгээ магтъя. Баруун талаан дүүн багт таамтгад намхан уултгад багтаа уултадыг бүгсэн удаан хайраад ууны шиг буйн дэлгүүгээ. Хайтадан дүүн албаой бүгтээ ханан харнуудтай шивэтгч бүгтээ шилдэг сайн ат шилдэг сайхан инг шилб баг том шингасан батг утал шилүүлэг бүгсэн шивээ удаан тэмээний шиг буйн дэлгүүгээ. Зүүн талаан дүүн Тусуулнаа өнгөтнө шилэн мууц зүйтнө шингэн ууц сүүлнэ үнэгтэй шавл үжиснэ түнэнүүд тэдэндээсэн биунууд жижиг хоогийн дуглууд хөтөл талуулыг бүгсэн үхээ гэсэн үгийн шиг буйн дэлгүүгээ. Уттандаан дүүн уянг сайхан дуудаа устаа халив сүлтэй халтан цагаан шиг буйн дэлгүүгээ. Доотадаан дүүн Тогшин шивэн байдалтай янз маягийн хөөхөн янгын сайхан дуутай хадаа явах дуутай тач унахыг мэдхгүй чанга сайхан битэй шидамгаа ууц туурна сагсан утнаастай сайхан зөөлн наалуутай төгөж зовлох чимээтэй төөж үсээдэг ааштай ямаан сүгийн шиг буйн дэлгүүгээ. Ерөөл магтаал гэдэг ихэр мэт боловч нарийн ажил бол үг хэллэг, учир зүй, зан заншлын тэс ондоо зүйл болох нь харагдана. Хэлэгдэх цаг үе, орчин байдал, утга шалтгаан гээд олон зүйлээр ялгагдана. Гэхдээ л ардын аман бэлгийн төрөл зүйл нь монгол хэлний, монгол үгсийн гайхамшигтай чуулбар болгох нь харагдана. Энэхүү ардын аман бэлгийн хоёр төрлийн ялгааг бидэнд ерөөлч магтаалч Данзан Арвжаа ойлгомжтойгоор тайлбарласан юм. Ерөөл магтаал хоёр бол морин хуур хөгжмөнтэй салшгүй холбоотой. Тий, хуурч хүнд магтаал нь байж идэг, ерөөл нь байж идэг, аман бэлгийн бүхэл төрөл зүйлүүд нь одоо залгаж идэг. Одоо ятга тоглодог хүн гэдэг юм уу? Хуучир тоглодог, тий, яожин тоглодог одоо мэрэгжлийн ч бай, сонирхогч бай. Тийм хүнд ерөөл магтаал
одоо хол шүү дээ. Яалчгүй одоо хуурчаас хуурч дамжиж, багшаас багш шавьд дамждаг гэдэг шиг тийм байдлаар ингээд залгадгийн болоо гэж ойлгодог шүү дээ. Миний бодол. За би нөгөө магтаалыг морин хурагчтай авсарч ялгуулдаг. Тэгээд морин хууртайгаа хамт морин хуурын магтаал гэж Зандан Жуланбаатар багш маань сайхан бүтээлэг. Тэр магтаалыг ялгуулъя. Хайртай монголчуудын молордын морин хуур минь оо инхим бигэл хангуур ирсэн хуур эдгэрийн хоймор хуур айдгүй номгийн заман хуур мэн хуур мэн энэ бол магтаал байгаа юм. Одоо дуу чим шиг тийм ээ. Тэгсэн мөртлөө морин хуур хүн өөрөө тоглоод амаараа айлгуулад энийг магтаал гэж илэрхийлээд байгаа. Тэгээ магтаал бол янз бүрэлтэй ая донж зохиогчоос шалтгаалаа тий. Одоо шинэ цагт нөгөө уртын дууч нөгөө хэрэгцээгээд дагаад цаг үеийн байдлыг дагаад ерөөл хэлж байх шиг байна. Урд цагтаа болоод одоо ч тэр яг морин хуурч хүн л ерөөл магтаал ам бэлгээ аль алиныг нь хослоож авах учиртай юм байна да би өвдөө боддгийн. Тэгээд магтаал бол мэдээж аялгаутай байна. Заавал одоо төгшүүр гэдэг юм уу, хуур гэдэг юм уу. За одоо хуучирч байж болдог тий. Хуучин цагтаа хуучир гэдэг бүгдмийн зэвсэгтэй хамсраатай илэрхийлэгддэг энгийнээр ойлгоод бол аялгаутай дуу юм уу да. Үүн дээр монголчуудын зүйрлэл, адилтгал, эсрэг зүйлэл, зүйр цэцэн үг болон хэлц үг, бэлэн цэцлэх гээд аман бэлгийн олон төрөл зүйл нэмэгдэхээр гайхамшиг буйволно. Ерөөд бол мэдээж өгүүлэх хэрэгтэй амаараа тодорхой аялгау донж маягтай хэлдэг бэлэг тэмбэрэл сайн сайхныг ерөөсөн, сайн сайхныг уран дуудсан байгаа байдлыг нь магтан сайшааж өмг үзэмжээр нь гялаалгаж тодийлгож одоо сайхан илэрхийлж хэлсэн тийм ээ. Тийм л ам бэлэг үгэн илэрхийлэл юм да ерөөл мөн. Асар бингэр сансрын алсрын зайнаас алж оддын алим зэгээс нартай ирсүүдийн амьдрал хайрсан гаргаас амаргам зартай чид буурлал хийгээс их сайхан байгалийн ирүүн өрснөө эзэн богд Чингис хааны эртний одомтоос эрдэнэгийн хоттой эрдний бие мэндэлсэн энергийн төвцгээс энэ туран чуулсан эрхэм болон та бүхтэй инхийн атгийдэлж мөнхийн амалагтай найдагяа. Яран ярнаар уйлсан зурхаа вайлыг эрхэмдэж зуунаар уйлсан өрний доолыг зэрэгцүүж өчн бүрэн хорвогийн ургаамтга нартай урсаад өнгөрчөнтэй өнгөрсөн байраа дэмдэглэлтэй өнө бүгдийн урсгалтай өнөөдрийн мэдэгтэй тэр байна. Алдар даран долбоор жарны сүрээр дарагч чимээ гадмарын жилийн хаврын дун цагаагчны туулай сарын шинийн мэдэгтэй эдийн барилгатай зогкимэртэй элдүүчрэг бүртсэн эрдмийн цаг татварсан энэ сайхан өдрөө алдар хонгор үрнийхээ алтан хонгор дайгийг бүргээж байгаа эндгэрний аймэрийг медалжлаг гэсэн юм байна. Юбэжтэй хүний нэрхэн уран задаад ихэж тэр үүнд нүргээд эрдмийн ёсоо гүйцэтгээд алтан айсны ямыг нээж амнасыг даатгаж мөнгөн айсны ямыг нээж мөнгөн насыг даатгаж ган гошуутай алтан бариултай айчаагаар мотор бүхэндээ дамжуулан үргээж гарсан. Сарон даасан хатан суудлын цэцэг нугаар дэшилсэн ноён хөврийн цэлгэр говь орнотгсон гарлаг тусангийн цэнгэр
талаар байрсан унган дөрмөлгөн ган алдаршуулсан үе түмэн атун сэргийн уусан хан сэрдэг ян сэрдэг ууластай хараа цуцсан нэг уудын талтай үлгийн ёроо тэлмэн урсгалдан хайртай хинки сайхан утга урдан хүлэг хүн зантай хам урдан багтяа зэнэн сэнгэрэ зандан хүрний уттан тайнаруур хонгор зэвийн өвшилтэй элбэг хэрийн гайхан хүрdi дуурайсан итэр хэрийн үр гожи залгасан наран гимний тэнгэрийн этгэл зэстэнэн асси маррагтэсэн чихгорчи ёга сэлбодон нарийн уртал хүцүү ёгааго хайдар эрдинийн дэд толгой ёга өргөн нэвтэ цагаан шүтэ ёга яралцуулан эцэн хүннэ харан нэвшэдэг ичил сүрэгэ хэн үүрэстэй дөрвөлжин зондон хүчи дэнхэ хурлсан дөрвөн чэцэн хурадан чанцаа хүцүүлсэн холли хундал чэцэл үигүними хурадан жинжин догс дөлдөр бүрдэсэн настан бордод зүйн бүрээр магтсан үтигээд дөрвөн хатмалсан гал шарадал төрдөг юм ийм хурадан бүлгээ гал шарадал байдаг юм гал шарын мангату хүрэн зүгтээдэг хоёр сундан урсээдэг хонгоргол үзтээдэг уландаг утамтээдэг урдахасан хундамгтээдэг гал шарын хурдан ату гал бутгах тууртэй газар дэвших шалстай хуран сайн битээ тойны хурдан утамтай дүрийн адамд түлгэн нэ Самбадыргийн санаар уралдан өрсөлдсөн өдгөөдийн дундаа санцаараа дасран мөнгөө мөмдөг мэтөлс шугаа бомбрууд мөчтрөн хөлөөрөө үүлэн цагаан тоосыгаар холын голтон цуцсан үеэрүүсээр харин ирэх хөлгүүдэд гүйцэгдэлгүй зүхтаан дөрүүж гангаар дөрмөлтөц харин цагаан айргаар мэлаасан ангамгаа татцаарыг хаанжоллоо гүлдэн мөргөөж алтар толла бактдуудуулагч машина хэмжигтэй баттан доттой итрэж явсан нортон мөлгөөд гал шарын эрдэнэд түмэн ихээ Говийн ихэр мэт толгодын доор их эрдэнэ буй. Үүнийг ухах гэж хүн бүхэн л дайрах болж. Харин энэ шаргалтсан талд голомтоор нь аргалын цэнхэр утаа суунгалсан борхон гэрт хадгалагдан байгаа
ардын аман бэлгийг анхаарч тоох үнцгөө. Тэрэн оны дунд үед бол хүүхдүүдийн соёл гэгээрлийг авдаг танин мэдхүйн сувг бол сонин тэ Монголын үндэсний телевиз. За Монголын үндэсний телевизээс өөр телевиз байсангүй. Сүүлд бол нэмэгдээд явсан тийм ээ. Тэгээ радио. Энэ эдгээр гурван зүйл байлаа шүү дээ. Бидний танин мэдхүйн сувг. Тэрс сувгаас л бид бүхэнд одоо ирж байгаа одоо сонсогдож нүдэнд харагдаж байгаа тэр урлагийн төрөл зүйлүүдээс сонирхож ийсэн хэдий ч багш маань бол гарцаа авахгүй надад нөгөө үлгэр дөөрэл болсон л доо. Өөрийнхөө авиас бэлгээр, өөрийнхөө ур чадвараар, өөрийнхөө одоо бие авч явж байгаа байдлаараа одоо Зөнгийн Улаанбаатар багшигаа үлгэрсэн, дөөрэлсэн бахархаж тэгэл одоо үргэлжил бодогдож явна шүү дээ. Тэгээд их сургуульд сурсан ч гэл ажил амьдрал дээр гарсан ч гэл багшийн маань ерөөд магтаал хэлж байгаа тэр салхисан авиас дуу хоолой багшийн маань зан характер хүнтэй харилцаж байгаа мэдлэхээс илүү эхлээд харилцаж байгаа харилцаа гэдэг бол одоо маш сайхан шүү дээ. Их багталгүй их сайхан мэдлж хүндэлж харьцсан. Тийм. Тэр зүйлүүд өөрөө ирэхгүй л эргэлж буцалтгүй. Би болохоор нөгөө ерөөд магтаал морь хориг хүүхдүүд ерөөдөө эхэндээ тулгасан. Хэрэгтэй Монгол хүн байна, хэрэг хүн байна. За энэ ерөөд магтаал гэж ийм сайхан гэдэг шимтүүлэхийн тулд жоохон тулгасан. Шимтээ өөрснөө суралцаа урам аваад ирэхтэй юм байна. Одоо өөрсдийнх нь авиасын одоо ур чадвар гэдэг юм тий. Нэг хэсэг болоод улам сайхан бурлаа. Сайхан олон магтаад ерөөдийг дэлгэрүүлээ сураад ингээд яваад ах шиг урам аваад тий. Тэр тал руу л хүүхэн бодож ажиллаж байна. Эхэндээ бол тулгсан. Ер нь бол шууд хүүхдүүд чинь нөгөө эхний маань сурч ирсэн хүүхдүүдээс цөөнгүү хүүхдүүдтэй хасагдана гэдэг юм уу? Эсвэл өөрсдийнхөө сонирхлоор ингээд өөр зүйл төрөл зүйлийг урлагийн төрлийг сонгоод гэдэг юм уу тий. Баггүй болчихж байгаа. Үлдсэн 3-4 хүүхдтэй бол яалч юу ингээд шахаж захиргаадах юм тий. Одоо хууч нарын тухайн ерөөч маань тухайн орчны айл амьтны тавилга эргэсэл айл амьтны одоо ирсэн зочин гичин эдээ ундааг нь хараад одоо өөрийн одоо үг бодлоор урнаар сэтгэж шууд тэр дороо зохиож илэрхийлэхийг л хэлээд байгаа юм. Баяжуулж цэцлэх гэдэг. Тэгээ бэлэн цэцэлдэг хүмүүс улам ховорцсон байна да. Одоо Зөнгийн Улаанбаатар багш маань бол гайхалтай сайхан бэлэн цэцэлдэг асгүй авьяастай хүн байж одоо энэ цагт өмнө говь, дунд говь бас сайхан ерөөлж шахнар маань байна. Сугрын мөнх жаргал, Бархсын Эрдэнэбаатар, Давх самб гээл та. Дархны дүүнхэрсрэн гээл. Булганы дашчамц гээл сайхан шахнар маань байна да. Бидний өмнөх үеийн бид нар яг одоо энэ галыг таслахгүй тэгэл Чукагши маань хүү надаас гадна бас Чукагши маань 2-3 сайхан шавнэр мөнх заяа ууган баяр гэдэг. Бид бүхэн тэгэл галыг таслахгүй ингээд сайхан нутагтаа хаман өгөө дэлгэрүүлээд шавнэр дүүнэртаа ерөөл магтаал морин хураа боломжтойд явж байна. Тийм. Олон мянганы туршид хэцүү бэрх цагт хадгалагдан үлдсэн өв соёл хамгаас илүү үнэтэй. Үүнийг уламжлуулан түгээх эрхэм үйлс нь дэлгэрч явгee. Хурай.